Энэ жил сонгуулийн жил болоод ч тэрүү ширүүн байна. За өнгөрсөн жилийн сүүлээр эхэлсэн Монгол Ардын хувьсгалт намын ерөнхий нарийн бичгийн дарга шийлэг дамттай холбоотой асуудал намжаагүй шахуу байхад удтал дуншсан төмөр замын хэрэгээр Халтмаагийн Батулга гишүүний ойрын хүмүүсийг баривчилж бас эрен сурвалжилж байна. За гэвтэл Алтан хуйг ерөнхий сайдын мэдээлэл байдлыг бүр хурцтгаж орхилоо. За бөмбөг мэт дэлбэрсэн Алтан хуйг даргын мэдээлэл бусад бүх асуудлыг бүрхэгдүүлж бүдгэрүүлж орхилоо. Миний Монголд юу болоод байна? Үзэгч та бүхэнд энэ талаарх асуудал дээр өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлэхээр улсын их хурлын гишүүн Октябрийн баасан хүм хүрэлцэн ирээд байна. За танд энэ өдрийн мэнд хүргэе. За та бүхэнд энэ өдрийн мэнд хүргье. За юун төрөнд бас урилга хүлээн авч хүрэлцэн ирсэн. Цаг зав гаргаад хүрэлцэн ирсэн бас баярлалаа гэж хэлэх нь зүйтэй баха. За та бүхнээ бас урьсанд баяртай байна. Тэгээд энэ өдрийн мэндийг бас хүргье. Тэгээ хоёулаа шууд асуудалтай орё асуултуудаа бие тавиад эхлэе гэж бодож байна. Тэгээ Монголын нийгэмд болж байгаа гол үйл явдлуудаас асуултаа эхлэе. За та бол мэдж байгаа өчигдөр Монгол улсын ерөнхий сайд нарын нэг Алтан хуйг бол мэдээлэл хийсэн байгаа тийм ээ. За тэгээд энэ гэгээн цагаан өдөр за төрийн ордонд одоо бөмбөг дэлбэрсэн шиг үйл явдал болсон байгаа. За тэгээд зарим ажиглагчид бол энийг янз янзаар харж ийн л та. За таны хувьд бол яг юу гэж харж байна? Яг нь Монгол улсын ерөнхий сайд байсан Монгол улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн бас нэг гишүүн үндэсний аюулгүй байдлын зөвлөлчин 3 гишүүнтэй тэрний нэг байсан хүн өнөөдөр бас нэлээд ноцтой гэж хэлж болох хөрвүүлэх юм бол альва эрүүгийн хэрэгээр далайлгаж бүлгэллүүдийн эрх ашгийг хамгаалдаг. Тэр бүлгэллүүдийн эрх ашгийг хийж байгаа зохион байгуулагч нь бол за өөрийгөө шударга байцгаа гэж нэрлэж гарч ирсэн цахиаг элбэгдэрж ерөнхийлөгчөө гэдгийг бол мэдгдсэн. За миний хувьд бол энийг бол ерөнхийдөө харж нөхцөл байдлыг бас дүгнэх гэж оролдож байна. Би өөрөө хуульч хүн. Хуульч хүний хувьд өнөөдөр юу гэж харах вэ гэхээр ер нь бол эрүүгийн байцаа шийдгэх хуулийн дээр альва хэрэг бүртгэлд мөрдөн байцаалтын үйл ажиллагаанд шууд хөндлөнгөөс хэн нэгэн оролцох мөрдөн байцаалтын үйл ажиллагаа дуусаагүй байхад олон нийтэд мэдээлэл түгээх нь бол хуулиар хориот. Тэгэхээр манай ерөнхийлөгч маань бол улс төрийн шинжтэй хэд хэд ноцтой гэж хэлж болохоор мэдээлэл хийжсэн. Монгол улсад 2 хулгайч байгаа ч гэх юм уу. Монгол улсад өнөөдөр одоо битгий тэгэлдээ тэр нөгөө гадаадад одоо зүгтаагаад явсан тэр Ганбатыг авчралдаа, дүүгээ авчралдаа ч гэх юм уу. Тэгэхээр энэ бүгдээс харахад бол манай ерөнхийлөгч бол мөрдөн байцаалтын үйл ажиллагааны холбоотой шууд мэдээлэл авдаг. Тэнийг буруутгах гэж байгааг нь урьдчилан мэддэг, дүгндэг байсан болов уу гэж зүгээр харагдахаар. Тэгээ нөгөө талаас ерөнхий сайд өөрөө байсан хүн мэдээж манайсаа илүү ойрхон. Нөгөө талаас 25 жил нэг улс төрийн тогоонд нэг хүчин болоо явж ирсний үед нөгөөнийхээ занг мэддэг гэж ойлгоод за би жирийн иргэдийнхээ нэг айдл бас л их үнэн мэдээлэл хийсэн байх таа гэж бодоод ерөнхийдөө тэр мэдээллийн дагуу бол Монгол улсын ерөнхийлөгчийг бол бас энэ бүлэглүүдийг хамгаалдаг байсан биш байгаа гэсэн бодлоор бол хардаж ойлгох эрхтэй болчлоо гэж үзэж байна. За зохиомл тоглоомын улсын хурал бий болноо гэсэн таамаглал төвшүүллээ шүү дээ. Хизээ. Өчигдөр. Зохиомл тоглоомын улсын хурал хизээ бий болох вэ? Одоо яг нөгөө Алтан хуйг сайд мэдээлэлтэй тэгсэн шүү дээ. Зохиомл одоо юм тоглоомын улсын хурал одоо бий болно гэсэн тийм таамаглал төвшүүлсэн баг шүү дээ. Одоо өнөөдөр бол байгаа их хурлын бол зохиомл тоглоомл биш. Энэ бол нарийн дээрх юм бол хамгийн сайн улсын их хурлын чуулган болсон болов уу гэж ойлгож байгаа. Жинхэнэ солонгорсон. Яг гэх юм бол энд бие даагчид байгаа, иргэний хөдөлгөөнийхэн байгаа, манайхан байгаа, аныхан байгаа, 3 дахь хүчний орон зай бүгэлсэн байгаа. Тэр утгаараа бол өөр өөрийн өнцгөр, өөр өөрийнхөө тайлбарлаад ард түмэн эндээс жинхэнэ бодит үнийг мэддэг байлаа. Хуучин бол одоо манангийн үед бол та бүгд мэдж байгаа. Жишээлбэл 21 мянгаыг яагаад өгч байгааг нь ойлгодгүй. Энэ бол өвлгийн эзэдэл өгч байгаа юм шиг. Гэтэл өрөндөө одоо бидний хийчихсэн байна ч гэдэг юм уу. Эсвэл бид нар одоо энэ их хурлаас ингээ гарч байгаа альва шийдвэрийн араас ингээ сүүлд харахад бид нар 70 сая долларын өрөнд тийм ээ одоо орцсон байгаагаа мэдж явах жишээ нь. Тэгэхээр энэ удаагийн их хурлын зөвөр дүгнэж хэлэхэд бол илүү тал өөр өөрийн өнцгөр илэрхийлсэн жинхэнэ парламентын мэтгэлцээний дүнд бий болсон шударга гэж хэлж болох парламент бий болсон гэж би үзэж байна. Жишээлбэл та бүгд мэдж байгаа хэрвээ манангийн үед байсан бол өмнөх засаглалын үед бол ман
ан 2 одоо хуучнаар бол Монгол Ардын Хувьсгалт нам эсвэл ан л ялаал тэгээ аль нэг нь засгаавэрдэг байлаа шүү дээ. Тэр үед жишээлбэл цөмийн хог хаягдлыг буцлахж байгаа юмыг бол доор нь нэг 2 намын дарга яриад шийдчих байсан баг. Эсвэл одоо юу гэдгийг энэ их том их үрийг юунд зарсан, бондын мөнгө хаанд гарсан гэдэг эсвэл энэ 5 толгой асуудлаар тийм ээ байр суурь нь одоо яаж явагдах вэ? Тохироогоор ингээл явчихдаг. Сайн талаараа тогтвортой юм шиг боловч муу талаараа яг бодитоор биш хуйлдааны шинжтэй дандаа үйл ажиллагаа явуулж ирсэн учраас 25 жилийн хөгжлийг одоо хөгжлөхөөс илүү жинхэнэ уруутсан нөхцөл байдал бий болсон байна гэдэг харах боломжтой. Тэр утгаараа одоо бол эсрэгээр аваад үзэхэд бүгд өөр өөрийн байр суурийг илэрхийлэх болцоотой учраас ард түмэн өнөөдөр аль нь үнэ хэлээд байгаа гэдэг өөрсдөө шүүх боломж юу болж байгаа юм. Тэгэхээр зүгээр тоглоомын гэж бол би хэлэхгүй наа. Зүгээр 16 оны сонгуульд бол харьлаар бүрдэх засгийн газар их хурл бол тоглоомын болох үндэслэл байхыг үгүйсэхгүй. Яагад вэ гэхээр бол улсын их хурл дээр 2 хууль, 3 хууль явсан. Нэг нь сонгуулийн хуулийн дотор бол ман ан maaхан гэд би одоо өөрийн зүгээс саналаа өгч яхад сонгуулийн хуулийн дээр юу гэх юм бол хүн дугуйлдаггүй, нам дугуйлдаг бас. Тэгэхээр энэ намын дотор бол 28 нөхдүүд буцаад ороод ирнэ. Хоёрдугаарт нь 3 дахь хүчний орон зай гадар маш их байхад тэрийг бол оруулж ирэх байх бүх арга хэмжээ авчин. Жишээлбэл хүн намаар авд үзээ л. Хүн нам өнөөдөр 3 даргатай болцсон юм шиг Найдлаа, Гамболд, одоо Ганбаатар ч гэдэм юм уу. Дараа нөгөө Тамганы маргаанч. Тэгээд айгуул аудитын шалгалтаар нөгөөдөл манаас унахал байх л та. Яг гэх юм бол хүн нам хэрвээ улсын хурлд ороод ирэх юм бол ман maaхан магадгүй анаас тийм ээ ерөнхийлөгчд нэр дэвшгэд хүнээс дэвших тэр болцоо гэж хааж байгаа. Магадгүй маахнаас бас ерөнхийлөгчд дэвшээч үгүй ч бас харьцангуй штэ. Тэгэхээр энэ нөгөө өрсөлдөөнийг 17 онд тааруулж ингэж хаалт хийсэн байна гэж харахаар нөгөө талаас одоо мань мэтийн дөнгөж шинээр гарсан мөнгө төгрөг муутай одоо улсын их хурлын гишүүдийг эсвэл жирийн иргэдийг сонгуульд сурталчлах хугацааг нь багасгасан. Тэгэхээр ер нь бол ман maaхан 2 л гарыг гэдэг тохироогоо дээр хийж байгаа юм билээ. Хийж яах гэж харж байгаа би. Тийм. Тэгэхээр сонгуулийн тоглоом юм байж магадгүй. Тийм сонгуулийн нөгөө нэг сурчлагын цаасаа хэллээ шүү дээ. Одоо бид мэтийн одоо шинээр гарч байгаа хүмүүстэй хүмүүстэй боломж олохгүй байна гэдэг шүү дээ. Тэр сонгуулийн нөгөө нэг сурчлагын хоног 18 болгосон шүү дээ. Тийм. 18 болгосон. Тийм. Энэ дээр таны үзэл бодол юм аа. Гэхдээ ер нь бол Монгол улсын сонгогчдын боловсролын хандлагыг харахаар 70-80% нь ятгалгаар одоо найзынхаа юм уу эсвэл хин нэгэн одоо хүний ятгалгаар саналаа өгдөг. Тэр чиг хандлага харагдаг. Тэгээ ятгалга гэдэг маань нөгөө сурталчилгаагаа удаан хугацаанд хүн одоо яг миний зөвшүүл гэж хэлж амжихгүй 18 хоногийн дотор байвал нөхдөө чи одоо төрийн сүлжээг атгацсан. Дээрээс нь мөнгөний сүлжээг атгацсан нөхдүүд бол 18 хоногийн дотор өөрсдөө доорны ятгуулаад гарчих гээд байгаа байхгүй. Тэгэхээр бол энэ бол маш хортой л доо. 3 дахь хүчинд орон зай байхгүй болгож байгаа. Шинэ улс төрийн хүчнийхнийг байхгүй болгож байгаа. Тийм л одоо юу гэдгийг тоглолт хийгч. Гэхдээ тэгээ яахав бэ? Тэгэл ман ан 2 гарал та. Тэгэл манангийн засаг бий бол дараа нь 2008 он шиг юм болно шүү дээ. Яг тэгэхээр энэс чи 25 жил ард түмэн залхачаад байгаа байхгүй. Яг дугуйлахтай иргэд маань хариуцлагагүй дугуйлцдаг. Гараад ирэхээр хүмүүс бид энийг сонгоогүй гэдээ орилоод идэг. Тэгээд ийм л байдал дахиад үүснэ шүү дээ. Тийм учраас бол уул нь төр барьж байгаа хүмүүс нь ард түмнийдээ бас зөв сонголтоо их болцоо олгох хэрэгтэй. Наадах нь би улс төрд нэг цоо шин одоо үзэгдэл бий болгохын тулд ерөнхий сайдыг мэтгэлцээнд дуудсан. Тэр мэтгэлцээ маань ерөнхий сайдыг муулах гэдэг байгаа биш. Ерөнхий сайдыг одоо чадваргүйх гэдэг байгаа биш. Ер нь улс төрд 25 жил болсон залуу ерөнхий сайд болтлоо явсан улс төрч. Улс төр 4 жил болсон одоо хуульч. Би хууль санаачилснаа тэр хүн тайлбарлана. Тэр хүн засгийн газрын талгаалж байгаа учраас үгүй гэд бас хариу өгсөн байгаа шүү дээ. Тэр миний хуулийг тайлбарлах гэдэг юм биш. Үгүй гэдэг хариугаа тайлбарлана. Тэгээ хоёр талаасаа мэтгэлцээд энэ мэтгэлцээний үр дүнд ард түмэн хэнийхэн зүв бэ гэдэг сонголтоо их байхгүй. Бид тэр хүн үгүй гэж хэлж байгаагаа миний ойлгож байгаагаар бол ард түмний бодж ил үгүй гэж хариулсан байх. Би бол энэ хуулийг батлах ёстой гэдэг маань бол ард түмний бодж ил батлая гэж гуйж байгаа. Тэгэхээр энэ маань өөрөө ард түмэнд аль нь ашигтай вэ гэдгээ хэлэх болцоод.
Америкийн одоо бидний ярьдаг нэг ардчлалын үлгийн хот гэж нэрлэдэг улс гэж нэрлэдэг Америк нэгдсэн улс болон хүний эрхийг дээдэлдэг орнд бол сонгуулийн өмнө хангалттай мэтгэлцдэг. Хангалттай ард түмэндээ үнэн зөв мэдээлэл өгөх гэж явдаг. Манад бол ингээл нууц байж байгаа л нөгөөдөлөө хэвлэлээр баахан хошин шоог янз бүр өнөөдөр би хэвлэл харсан чинь юу вэ намайг чи нэг шинэ нам байгуулж байгаа гэл нэг хэдүүний нэр тавьсан. Энэ бол цэвэр гэмт хэрэг шүү. Энэ хүнийг энэ зүйлийг хийж байгаа нөхдүүд бол гэмт хэрэг хийж байгаа гэдэг би хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Бусдын нэр төрд халдах, бусдын сонгогдох эрхийг санаатайгаар саад учруулах гэж оролдох. Дээрээс нь сонгуулийн эрхэнд халдах энэ чинь өөр эрүүгийн хуулиар зүйчлэгдсэн байхгүй. Тэгэхээр ийм саваагүй юм хийж байгаа нөхдүүдийн ард байгаа эцдүүд нь та нарыг шоронд хийх гэж гар хөлөө болгох гэж ингэ явж байгаа шүү дээ хариуцлагатай хэлж тэр хөвлийг гаргасан нөхдүүд нин даруй тэр мэдээлэл устгаараа гэж хэлмээр. Яг бол ард түмэн тэнэг биш шүү гэдэг хариуцлагатаар хэлмээр. Энэ дүрс бичлэг байгаа манад. За хоёулаа үзье. Манай эфирийн найруулагч тэр дүрсийг өгөөсөө гэж хүсэж байна. За тэр дүрсийг өгчтэй тэр дүрсэн дээр хоёулаа ярилцъя. Йоо. Өнөөдөр хэн бол гарцсан байсан тийм ээ тэр дүрсээ. За эфирийн найруулагч дүрсөө өгөрөө. Юуны дүрс? Бэлдсэн байгаа дүрсийг өгнө шүү. За яг энд бол харагдаж байгаа. Таны яриад байгаа. Наа чи гэмт хэрэг шүү дээ. Тэгээ өнөөдөр таны яг таны ярьдаг чинь энэ харагдаж байна. За тусгаар тогтнол ийм нэгдлийн нам гişүүдээ танилцуулж байна гэсэн. Энийг бол угаасаа хүн болгон хошигнж байгаа гэдгийг харж байна. Тэгээ яг таны хэлдгээр бас хүний нэр төрд тийм ээ халтсан тийм хэрэг бол та өөрөө бол тэгж бодож байгаа юм байна шүү дээ. Тэгэхээр энэ бол одоо яг энэ гарсан энэ үйлдэл бол цэвэр гэмт хэрэг биелж байна. Энэ бол хошин шог биш. Энэ бол хошигнох гэдэг бол нөхөрсөг тийм ээ одоо гэгээлэг цагаалаг хүнийг инээлгэх юм байгаа. Энд бол зөвхөн худал мэдээллийг олон нийтэд түгээж байгаагаараа өөрөө гэмт хэрэг байхгүй. Өөрөөр хэлбэл энэ тодорхой намын гишүүд, тодорхой намын дарга хүртэл энэ дотор явж байгаа байхгүй. Дээрээс нь энд улсын хурлын тухай хуулийн дээр улсын хурлын гишүүний халдашгүй байдал нэр төрд халдах гэж ойлголт байна. Жишээ нь энэ бол хэд хэд улсын хурлын гишүүн энэ дотор явж байна. Жишээлбэл Баттуулга гэж хүн байна, Алтууи гэж байна. За дээрээс нь Бурмаа гишүүн байна. За би өөрөө байж гэн гих мэтчлийн ингээд улсын хурлын гишүүний эрхэнд халдж байгаа энэ бол цэвэр гэмт хэргийн шинжтэй үйлдэлээ. Тэгэхээр энэ гэмт хэргийг яагаад айхгүй хийж байгаа вэ гэвэл нөгөө нэг захиалагч нь баталгаа өгсөн байна. Гэхдээ үнэн гэдэг цаг хугацаа гэдэг бол тэр баталгаа худлаа ямиг бол үүсгдэг юм аа. Ийм хүмүүс бол хол явахгүй гэдгийг би хариуцлагатайгаар хэлмээр байна. Ард түмнийг ер нь худал мэдээллээр тархийг угаана гэдэг бол өөрөө энэ бол ямар ёс зүй байх вэ? Ямар ёс суртахуун байх вэ? Тэгэхээр энүүгээрээ юу илэрхийлээд байгаа вэ гэхээр Монголд өнөөдөр ерөөсөө энэ хэвлэл мэдээллийг олон нийтийг талцуулах бодлого явж байгааг бол ойлгомжтой. За ойлгомжтой дөө энийг хийж байгаа хүн бол өөрөө хулгайч хүн байгаа. Би ягаад энийг хулгайч гэдэг хулгайч хүнд угаасаа нэг 5 шинж өгдөг юм. Нэгдүгüүрт нь юу гэх юм бол ерөөсөө тэд нар бол нэгдүгüүрт нь ардын нам, ардчилсан нам гэсэн нэр нөлөө бүхий намын одоо юу гэдэг доор сууж байгаа. За хоёрдугаарт нь эдгээр юу гэх юм бол төрийн өмчийг юм уу төрийн нууцыг зараад мөнгөтэй болцсон хүмүүс байгаа. А эдгээр бол өөрийн хэвлэл мэдээлэлтэй тэднийг угжих өөрийн тэр мөнгөөр угждаг. Төрийн албанд эдний гар хөлүүд байж идэг. Өөрөө аяг бол тодорхой албан тушаалтан байна. Тийм учраас өөрт нь халдаж чадахгүй гэж ойлгоод байгаа байхгүй. Гэхдээ энэ бол хол явахгүй. Ийм худлаа юмд нэг ач холбогдол өгөөд хоёулаа энэ сайхан алтан цагаа өрөөдөж хэрэггүй. За тэд нар гэж сая яриад ш. Танд ямар нэгэн тийм тодорхой хүн зоосон нэр бол байхгүй. Юу зоосон нэр байхгүй. Манай Монгол Ардын хувьсгалт намчин шударга осны хувьсгал хийгээд 15 олигарх 15 хүний нэрийг зарлалцсан шүү дээ. Би бол тэр 15 дээр нэмхэн дахиад 5 хүн байж байгаа юм байна л гэж ойлгож байгаа. Тэгээд эн чинь бол хуучин юм биш шүү дээ. Нөгөө тэр 15-ыг чинь яриад байгаа юм. Би хэлээд байгаа байхгүй. Олигарх гэж юм бэ? Эсвэл баян хүн гэж юм бэ гэдгийг ялах хэрэгтэй. Баян хүн гэдэг бол одоо байгаагаа бүрстэ өрн таран хийхээсээ болгоомжилж хамаг байдгаараа одоо юу гэдгийг те амьдралаа зориулж те одоо тэгээ хідэн төгрөг хурааж баялаг бүтээж олон хүний цалинтай болгож амьдрэх хүнийг баян.
А олигарх гэдэг бол цэвэр одоо юу гэдэг төрийн өмчийг үнгүүдүүлж гэдэг нь та нар харал та. Гутлын үйлдвэр хаана байна? Эскиний үйлдвэр хаана байна? Одоо Монгол одоо бүх юм хийдэг байсан, бүх юм байхгүйсэн. Бүгдийн энэ Оросууд явсан гэдэг нэрийн маргаашаас нь хулгайлсан, идсэн, уусан, тэгээ төрд гарсан. Тэрийг хувьчил гэдэг нэрээр халахвчилсан. Хоёрдугаарт нь төрийн нууц гээд Монгол улсын бүх баялагийг чинь 1960 оноос хойш ерөнхийдөө илрүүлээд тогтооцсон байхгүй. Одоо наазах нь одоо юу гэдгийг Эрдэнэт гэгчнэл 66 7 тогтоогоод 76 онд ашиглах тухай асуудал ярьж ирсэн. За одоо юу гэдгийг 5 толгойч гэсэн аль үшээ энийг чинь бас тогтооцсон. Тэгээд Чехүү тухайн үеийн соц орнууд ч ирээд геолог уул уурхаагаар тогтоогоод тэгээд нууцын зэрэгтэй хадгалж ирсэн. Тэрийг нь нууцыг чинь мэддэг хүмүүс нь аваад ерөөсөө тал тийшээ зараад тэгээд Монголын баялагаар босоод хөлчөөд ингээд зогссон хүмүүс байхгүй. Тэгээд бид нэр бий болгонгуудаа нам гэдэг нэг юм гаргаж ирээд намыг санхүүжүүлэх гэдэг нэрээр өөрсдийнхөө доор ингээд хөл гар хийгээд өөрийн телевизтэй болцсон. Тэгээд хүн мөнгөө төлн тэр хөгжмөө сонсно гэдэг. Тэгээд төрийн албанд бас өөрийн цэргүүдтэй болцсон. Тэгээд хууль хяналтынхан бол тэрний төлөө бол тууштай явдаг болчиход байгаа шүү. Тийм учраас тийм 20 хүн байгаа. Тэр 20 хүнийг бид нар мэдж байгаа юмыг хинбэ гэж хэлээд хэрэггүй. Манай Монгол Ардын хувьсгалт нам бол зарлцсан шүү дээ. 15-ын зарлцсан. Одоо 5 хүн ингээд харагдаад байж байна. Тэд нэр энэ л юм явж байна. 5 хүн харагдаад яг мэдгүй хүмүүс байгаа ш. Та 5 хүнийхээ ядаж 2 3 ингээд зарлаа хэлчихлээ. Яахан одоо сонгуул болж байгаад нөгөө хүмүүсийн нэр дүрд халдлаа барьлаа гэд шууд хэлээд хэрэггүй шүү дээ.